Дэлхийн байгаль хамгаалсан сангийн Монгол хөтөлбөрийн газар 1998 оноос хойш болоод усны чиглэлийн төсөл төлбөрүүдэд болоод биднээс алдаа саяны бүс нутаг, амар мөрний бүс нутаг гэсэн эко бүс нутагт бол хэрэгжүүлж эхэлсэн. 2008 оноос хойш болоод Ангамл говийн ганц одоо их усүр болсон ус цэгүүдээр бид улаг усыг ард иргэдийнх нь оролцоо санаачлахын хүрээнд болоод хамтран хашиж хамгаалалт нь болоод тусаж дэмжиж одоо хамтран ажиллаж эхэлсэн байгаа. Өнөөгийн байдлаар болоод Монгол орныхаа баруун одоо 5 аймаг дээрээс нь зүүн талын одоо 3 аймаг нийт 144 булгийг болоод булгийнх нь тархийг нь хашиж хамгаалалт нь болоод хамтран ажилласан байх жишээтэй. Дээрээс нь 6 хөв цөөрмийг бид нар уулынх нь бэлдэн байгуулж хамтран ажилласан байх жишээтэй. Булг ус хашиж хамгаалалт гол ач холбогдол нь юу вэ гэвэл зэрлэг ан амьтандаа усны тэгш хүртээмжийг нь бий болгохын тулд мэргэжлийн талаасаа биднээс яг хаагуур нь хашиж хамгаалалт усны ундрагыг хаана нь яавалж хамгаалвал одоо тэжээгтэн сайжрах уу гэдгийг биднээс одоо орон нутгийн төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлсэн ийм одоо төслийн үр дүн байгаа. Энэ үр дүнгээр бол усны газараа бол Монгол орны хэмжээнд дагаж мөрдөх булгийн эхийг хашиж хамгаалах үлгэрчсэн ийм зааврыг бол Монгол орны хэмжээнд аймагуудын байгаль орчны газар дээрээс нь усны сав газрын захиргаад хамтраад тухайн булгийн устдаас одоо хүртэж байгаа тэр ард иргэдийн арга гаргалчлаар бол Монгол орны хэмжээнд хашиж болно гэсэн техникийн зааврыг нь гаргаж өгсөн багш шээ.